Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмтэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийг мэдүүлэхээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэх болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2018 онд болсон нэгэн харамсалтай хэрэг байгаа бөгөөд тухайн хэрэг нь зочид буудалд үйлдэгдсэн гэдгээрээ ялгаатай байгаа юм. Ингээд шүүгдэгчийн биеийн байцаалтаас хэрэгээ эхлүүлцгээе. Шүүгдэгч Баясаан Монгол улсын иргэн 1983 онд Дорнод аймагт төрсөн. Хэрэг үлдэх үедээ 35 настай байсан. Бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэрэгжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, багнуур дүүрэгт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах бүрэн чадвартай гэсэн байна. Холбогдсон хэргийн талаар дурдахад шүүгдэгч Баясаан 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулах нэгэн зочид буудлын 207 тоо дүүргэнд иргэн мөнгөгийн хоолойг боож алсан гэмт хэрэгт холбогджээ. Хэргийг тодорхой болгохын тулд та бүхэнд эхлээд гэрчүүдийн мэдүүлгээс хүргэдэг билээ. Ингээд тухайн үед яг юу болсон талаарх тодорхой мэдээллүүдийг, ойлголтыг бүгдээрээ гэрчийн мэдүүлгүүдээс авдаг байгаа. Гэрчийн мэдүүлгээс сонсцгоё. Гэрч Туяагийн мэдүүлэг 2018 оны 10 дугаар сарын 3-наас 4-нд би зочид буудалд ресепшнээр ажиллаж хонсон. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 4-ний 11 цагийн орчим ээлжнээсээ буух гэж байтал гаднаас өрөө байна уу гэж нэг эмэгтэй хоёр эрэгтэй хамтаар орж ирсэн. Ингээд тооцоогоо хийгээд 207 тоо өрөөнд орцгоосон. Өрөөнд ороод хэрэлдэж маргалцсан асуудал мэдэгдээгүй 13 цаг 30 минутанд би өөрөө ээлжээ өгөөд буугаад харсан гэх мэдүүлгийг өгчээ. Үүний дараа ээлжээ өгөөд шинэ ресепшн ирсэн бөгөөд тухайн ресепшний мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Гэрч гэрлээгийн мэдүүлгээс 14 цаг 40 минутаас 15 цаг 10 минутын хооронд яг цагийг нь сайн санахгүй байна. Хар сахин хүртэгтэй, хар үргэвчтэй, өндөр туранхай залуу гарч явахаар нь би хаанаас гарч байна? Өрөөнд чинь хүн байгаа юу гэхэд хүн байгаа гэж хэлсэн. Буцаж ирэх юм уу гэхэд ирнэ гэж хэлчихэд яваад өгсөн. Өөр юм хэлээгүй. Ингээд 16 цагийн орчимд 103-аас 2 эмч орж ирээд дуудлага өгснөө хаана вэ гэсэн. Ингээд би мэдэхгүй байсан учраас дуудлага өгсөн утсаар нь асуугаач гэсэн. Үүний дагуу 103-ын эмч төвөөсөө асууж дугаараар холбогдоод өрөөний дугаар авсан. Ингээд нэг эмч нь 207 тоо төрөөрөө очсон. Өрөөний хаалга цоожгүй байсан. Дотоош ороход орон дээр эмэгтэй хүн хэвтэж байсан. Хүнжил нөмөрсөн толгой болон өвдөгнөөс доошох хэсэг нь ил харагдаж байсан. 103-ын эмч хүнжлийг сөхөхөд нүцгэн эмэгтэй байсан. Эмч үзээд өнгөрсөн байна гэж байсан гэсэн мэдүүлгийг өгчээ. Одоо бүгдээрээ хамтдаа буудалд орсон Баясаагийн найз Болдогийн мэдүүлгээс сонсцгоё. Өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 11 цагийн үед өмнө нь цуг ажилдаг байсан Баясаа гих залуутай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах буудлын урд таарсан. Тэр үед Баясаанд мөнгөө гэдэг эмэгтэйтэй цуг явж байсан. Бид гурав тухайн буудалд ороод 207 тоо төгрөг нэг хоногоор авахар болоод орсон. Тухайн буудлын мөнгийг Баясаа төлсөн. Тэгээд гуруулаа 207 тоо дөрөвөнд ороход 11 цаг 30 минут болж байсан байх гэж бодож байна. Тэгээд удаачгүй 5-10 минутын дараа Баясаа гараад дэлгүүр ороод нэг том пив хараа нэртэй 0.75 литрийн нэг шил архи аваад гаднаас ороод ирсэн. Тухайн пив архиа ууж дуусны дараа би ажил руугаа явах гээд мөнгөгийн утсаар найз сөхөө рүү залгаад буудлын гадаа хүрээдэр гэж дуудсан бөгөөд сүхээ нэх удаагүй тухайн буудлын гадаа ирчлээ гэхээр нь би тухайн буудлаас гарсан. Харин Баясаа мөнгөө хоёр орон дээр тэврэлдээд үлдсэн. Намайг буудлаас гарах үед яг цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд би сүхээтэй сансрын колонки ард талын нэг байрных нь орцонд хараа нэртэй 0.5 литртэй нэг шил архийг хувааж уучаад бид хоёр нөгөө Баясаагийн газарт буюу нөгөө буудалд байгаа байх гэж бодоод сүхээтэй цуг очоод 207 тоо дөрөвөнд би ганцаараа ороход ямар ч хүн байгаагүй. Тэгэхээр нь би өрөөнөөс гараад ресепшн эгчтэй уулзаад нөгөө хоёр гарчихсан юм уу гэхэд юу гэж хэлж ирснийг нь санахгүй байна. Тэр үед 2 цагтаа ирээд сүхээ бит хоёрыг саатуулсан. Намайг анх тэр хоёртой тааралдахад тэр хоёр урд шөнээр хуугаад цуг хонсон гэж хэлж ярьж байсан. Тэгээд бид 3 буудалд ороод 2.5 литрийн савлгаатай нэг том нийслэл нэртэй пив, хараа нэртэй 0.75 литрийн нэг шил архийг гуруула хувааж уусан. Талигаач мөнгөгийн хүзүү хэсэгт болон бинийх нь альж хэсэгт хүний нүдэнд анзаарагдахаар ямар нэгэн шарах сорив гэмтэл харагдаагүй. Тухайн үед талигаач нь дээгүүрээ бөөрөнхий захтай цамц өмссөн
хүзүү хэсэг хоолой нь ил харагдаж байсан. Ийм болохоор анзаарагдахаар гэмтэлж харах байсан бол би харах байсан байхаа. Би тэр өдрөөс хойш баясаатай уулзаагүй. Харин 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 17 цагийн үед өөрийн утасны дугаараас баясаагийн дугаар руу залгаж ярихад баясаа надад хэлэхдээ найз нь баларсан амар том хэрэг хийсэн гэж хэлэхээр нь би ямар хэрэг хийсэн юм бэ гэж асуухад би уулзаад чамд хэлье. Би буудалтай чи хүрээд ир гэж хэлж байсан. Тэр үед надтай 2 цагтаа цуг явж байсан болохоор намайг баясаатай уулзуулаагүй. Харин баясаагийн байгаа газар руу цагдаа явуулсан гэх мэдүүлгийг өгчээ. Тухайн үед баясаа нь багийнхаа найзыг дуудсан байсан бөгөөд багийнхан найзынх нь мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Багийн найз баясаа маань миний дугаар руу залгаж надтай ирсэн. Тэр үед баясаа над руу ирэхдаа найз нь асуудалд орчихлоо. Шин замын буудал хүрээд ир. Би энэ дөрөв аваад ганцаараа арх ууж байна гэж надад хэлэхээр нь би ажлаа тараад яваад очие гэж хэлсэн. Тэгээд би ажлаа тараад тухайн өдрийн 19 цагийн үед шин замын дагуу байх буудал дээр очисон. Басаагийн утас руу залгахад гар утас нь холбогдохгүй байсан гэх мэдүүлгийг өгчээ. Ресепшнд мдээгүй байхад гаднаас 103 орж ирсэн. Тэгэхээр 103-ыг хэн нэгэн хүн дуудсан байгаа юм. Хэн дуудсан гэдг нь түргэний эмчийн мэдүүлгээс та бүхэнд ил тодорхой болно. Ингээд түргэний эмчийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр нийслэлийн түргэн тусламжийн төв салбарт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Харин тухайн өдрийн цагийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 16 цагийн үед байх гэж бодож байна. 103 дугаарт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах буудал ухаангүй эмэгтэй байна гэсний дагуу дуудлагаар очиод тухайн буудлын хариуцсан ажилтнтай уулзах үед дуудлага өгөөгүй гэсний дагуу төв рүү залгаж дуудлага өгсөн дугаарыг нь авахад надад нэгэн дугаар өгсөн. Тэгээд би тухайн дугаар руу залгаж ярихад нэг эрэгтэй хүн байсан бөгөөд тэр эрэгтэй хүнтэй яриад хаана юу болсон яагаад дуудлага өгсөн талаар асуухад 207 та дөрөнд ухаангүй эмэгтэй хүн байгаа гэж хэлсэн. Тухайн эрэгтэйтэй тэрнээс өөр зүйл яриаггүй гар утсаа тасалсан. Тэгээд буудлын 207 та 4 рүү ороход махлагдуу эмэгтэй орон дээр нүцгэн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр энэ биеийн байдлыг нь үзээд үзлэг хийхэд хүүхэн хараа хоёр талд өргөссөн. Зүрх судасны үйл ажиллагаа зогссон, бие нь хөрсөн, хөшөл дүүсээгүй байдалтай нас барсан байсан. Мөн намайг үзлэг хийгээд дуусаж байх явцад над руу залхахаар нь гар утсаа аваад ярихад наад эмэгтэй чинь яасан байна гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн залууд эмэгтэйг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд тэр залуу уцаа тасалсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Одоо харин бүгдээрээ хохирогчийн ар гэрхэн мэдүүлгээс сонсцгоё. 2018 оны 10 дугаар сарын 4-ний орой 20 цаг өнгөрч байхад миний ээж ирээд цагдаагийн байгууллагаас залгаад дуудаж байна гэж хэлэхээр нь би нөхрөө цагдаагийн байгууллага руу явуулсан. Цагдаагийн байгууллага дээр манай нөхөр очиод залгаад дүү чинь өнгөрсөн байна гэж хэлээд надад нэг зураг харуулад дүү чинь мөн үү гэж асуусан гэж хэлээд уцаа тасалсан. Би цагдаагийн хэсэг рүү бэр ихчээ дагуулад очсон. Бэр ихч цагдаагийн байгууллага дээр очиод талигачийн зургийг харъя гэж хэлэхэд харуулаагүй. Маргааш нь дүүгээ харъя гэхэд харуулаагүй. Би шүүх хэмлэг дээр очичхоод цагдаагийн байгууллага дээр эргэж очиод талигачийн зургийг нь харсан. Бид нэр оршуулгын зардал гэж баримтаар 13 сая 766 мянган төгрөг, баримтгүй 932 мянган төгрөгийн зардал гаргасан байгаа. Талигаач цалингийн зээлтэй байсан. Би талигаачийн цалингийн зээлийг төлж байгаад сүүлийн саруудад төлөөгүй байгаа. Мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн. Миний зүгээс болон ар гэрийнхэн маань гомдолтой. Талигаачийн хүүхдийн сэтгэл санаанд нь асуудал гарсан. Эрэгтэй хүүхэд учраас сэтгэл санаа нь хэцүү байгаа гэх мэдүүлгийг өгчээ. Ингээд та бүхэнд зочид буудлын камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэлээс хүргэе. Бичлэг 8 дээр болдоо гарч явснаас хойш 1 цаг гаруй дараа буюу 15 цаг 7 минут 14 секундэд баясаа өрөөнөөсөө ганцаараа гарч ирдэг байна. Тэгээд ердөө 12 секундын дараа 15 цаг 7 минут 26 секундэд буцаад өрөөндөө орж байгаа бичлэг дээр тод гарсан. Харин бичлэг 9-ийг үүсгэхэд хэрэг учрал болсон гэх өрөөний хаалга онгорхой байх ба дотроос нь яг хэн болох нь мэдэгдэхгүй нэг давуу шиг зүйл хаалгаар гадагшаа шидэж байгаа нь харагддаг. Түүний дараа баясаа ганцаараа гарч ирээд хаалгыг ар талаараа хөлөөрөө хөшөглөөд хааж байгаа нь гарсан байна. Энэ нь 2018 дугаар оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 15 цаг 8 минут 22 секундэд болсон байна. Өөр нэгэн камерт шүүгдэгч баясаа нь 15 цаг 9 минут 12 секундэд гартаа барьж байсан савхин хүрмээ өмсөд буудлын шат руу доошо бууж гарч яваад дүрс үлджээ. Ингээд камерын бичлэг дээрээс бүх хөдөлгөөн үйлдэл минут секундээр нь баримтжуулж авсан байна. Талигачийн биед хийсэн шүүх шинжилгээний дүгнэлтээс та бүхэнд хүргэе.
Талигаачийн хүзүү орчимд олон цус хуралт, зулгаралт байсан. Энэ нь гар эсвэл ямар нэгэн зүйлээр хүзүүн дээр нь дарахад үүсдэг гэмтэл юм. Эдгээр гэмтэл нь амийг нь хөнөөхөд хүргэсэн. Тэрээр хоолойгоо болгосноос болж амьсгал нь боогдож нас барсан байна. Талигаачийн арх уусан байдалтай байсан. Ерөнхийдөө бол хүнд цогтолтой байсан гэсэн дүгнэлт гарсан байна. Үүнээс болоод хариу эсэргүүцэх үйлдэл хийж чадаагүй байх магадaltaй гэжээ. Биеэс нь эр бэлгийнхээс масууруулах бодис илрээгүй байна. Мөн ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчин байхгүй, нас барахад нь нөлөөлөх өөр өвчин байхгүй гэсэн дүгнэлт гарчээ. Ингээд бүгдээрээ шүүгдэгч нь тухайн үедээ юу гэж мэдүүлэг өгөж байсныг нь сонсцгоё. Шүүгдэгч Баясагийн мэдүүлгээс 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн орой талигаач мөнгөтэй уулзаад 21-р хороололд пабд сууж байгаад гарсан. Хамт ажилдаг дүү залгаад хамтдаа явахар болоод уулзаад буудалд ороод тэр орой хамт юмэр сууж байгаад хонсон. Өглөө нь мөнгөө бид хоёр бэлгийн харилцаанд орсон. Бид хоёр шараа тайлах гээд би гарч дэлгүүрээс пив аваад дуусан. Буудлаас гарах цаг болсон гээд бид хоёр гараад явсан. Бид хоёр явж байгаад болдоотой таарсан. Болдоотой хамт юмэрч байгаад 17-оос 18 цаг хүртэл хамт байж байгаад гэртээ харих гэж байгаа юм а гээд болдоо бид гурав буудалд орсон. Намайг унтаад сэрэхэд болдоо явсан байсан. Бид хоёр хамт бэлгийн харьцаанд орсон. Дотор хувцсаар нь хүзүү рүү нь хийж байгаад би татсан. Дотор хувцсыг нь хүзүүгээр нь оруулаад бэлгийн харьцаанд орж байгаад дууссан. Талигаач нь миний зүрхээр өвдөд байна гэж хэлэхээр нь гайгүй байлгүйдээ гэж би хэлчихэд тамхи татах гээд тамхи аваад байж байсан чинь мөнгөө орноос унаад ухаангүй байхаар нь би талигаачид хиймэл ямсгаа хийсэн. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Би талигаачийг үхсэн гэж мэдээгүй гэж тухайн үедээ мэдүүлж байжээ. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгийн судлалын дүгнэлтээр шүүгдэгч Баясаа нь ухаан мэдрэл хэвийн ямар нэгэн сэтгцийн өвчингүй өөрийн хийсэн үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээх чадвартай гэж дүгнжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцож нийт баримтаар тогтоогдсон 13 сая 766 төгрөг нь ихэмжилсэн бөгөөд уг төлбөрөөс шүүгдэгч Баясагийн төлсөн 2 сая төгрөгийг хасч үлдэх 11 сая 766 мянган төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөд олгуулахаар шийдвэрлсэн байна. Үүний тулд Баясагийн буюу шүүгдэгчийн нэр дээрх байх 2 үйл хөдлөх хөрөнгийг битэмжилсэн байгаа. Нэг нь нийслэлийн багнууд өргөт байх 60 м2 талбайтай хувийн орон сууц, харин нөгөөнд тухайн хаяг дээр байдаг 526 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориултай газар байгаа юм. Энэ хоёр хөрөнгө нь шүүгдэгчийн өмчлөл болгон тогтоогдсон учраас одоо тэдгээрийг хууль ёсны журмаар борлуулж гарсан мөнгөөр хохирогчийн гэр бүлд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлсэн байна. Шүүгдэгч Баясаа нь хүнийг санаатаагаар алах гэмт хэрэгт үйлдсэн гэж тогтоогдож буруутайд тооцогдсон. Шүүхийн шийдвэрээр хуулийн 11-р зүйлийн дагуу 8 жилийн хорих ял оноосон бөгөөд уг ялыг нээлттэй хорих ангид илүүлэхээр шийдсэн байна. Шүүгдэгч Баясаа нь өмнө нь уг хэрэгт холбогдож 60 хоног цагдан хоригдсон хугацааг нь ялд нь оруулан тооцсон байна. Өнөөдрийн ярьсан хэрэг маань энд хүрээд дуусаж байна. Та бүхэнд манай сууг таалагддаг бол суугаад агаад хажууд нь байх хонхыг идэвхжүүлээрэй. Та тэгсэн тохиолдолд манай дараагийн дугаарыг цаг алдалгүй хүлээн авах болно. Дараа дахин уулзтлаа түр баяртай.